Сайн байцгаана уу? NRCC Mongolia YouTube сувгийг маань дагаж үздэг хүмүүст энэ өдрийн мэнд хүргэе. За NRCC судалгааны семинарын энэ сарын ээлжид дугаар 4 сарын 30-ны 5 гарагийн 18 цагт Zoom-ээр явна. За энэ удаагийн судалгааны семинарт Монгол банкны мөнгөний болгоны газрын эдийн засагч JR маань бидэнд түүхий эд экспортлогч орнуудыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт дахь түүхий эдийн үнийн тэгш бус нөлөө гэдэг ийм маш сонирхолтой манай улсад их хамаатай сэдвээр бэлтгэл тавих гэж байгаа. Бидний урилгыг хүлээж аваад семинарт бэлтгэл тавихыг зөвшөөрсөн Армандаа маш их баярлалаа. Тэгээ бид нар уламжлалт ёсороо семинарынхаа өмнө үзэгчдэд судалгааны ажлын тухай товч яриа хүргэдэг байгаа. Тэгэхээр үндсэндээ нэг 3 асуултанд энгийн хариулт өгөөд бидэнд явахгүй. Тэгэхээр эхнийх нь болохоор энэ судалгаагаар чи ямар асуултанд хариулахыг зорьсон бэ гэдэгт тавч хариулт өгөхгүй юу? За юуны өмнө энд сонсож байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд саядмаагчтай болон энэ NRCC судалгааны байгууллагынхаа хамт олонд урьж байгаад маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. За тэгээд миний судалгааны сэдэв болохоор яг таны хэлсэнчлэн түүхийд экспортлогч одоо ялангуяа Монгол шиг энэ түүхийд экспортлдог улс орнуудыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтанд энэ дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үн яг ямар нөлөөтэй гэдэг юм бэ? Тэр нөлөө нь яг тэгш бус нөлөө ажиглагддаг уу гэсэн чиглэлээр судалгаагаа хийсэн байгаа. Тэгэхээр тус судалгааны сэдв яагаад сонгох болсон бэ? Ямар агуулгын хүрээнд хийгдсэн бэ гэдээ товчхон авч үзэх юм бол мэдээж бол манай улс одоо уул уурхайн салбараас өндөр хамааралтай гэдэг бүгдээр мэдж байгаа. Тэгээ сүүлийн 10 жилийн тоо мэдээллийг харах юм бол одоо нийт экспортын 80 орчим хувь нь бол уул уурхайн бүтээгдэхүүн байсаар ирсэн. За мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт, Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг харах юм бол дунджаар 75 орчим хувь нь бол зөвхөн уул уурхайн салбарыг чиглэсэн ийм хөрөнгөний урсгалууд байд юм байна. Тэгэхээр тэр гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг түүхэн хугацаагаар нь харах юм бол дэлхийн түүхий эдийн мөчлөгтэй яг ижил хөдөлгөөнтэй байж ирсэн харагддаг түүхэн динамикийг харах юм бол тэгэхээр манай эдийн засаг түүхий эдийн үнээс өндөр хамааралтай тэгээд дээрэс нь нэмээд энэ төсвийн бодлогын сахилга бат тийм сайн бэхжиж хөгжөөгөө байгаа энэ сул институцийн чанарыг нь аваад үзэхээр макро эдийн засагт бол маш их хэлбэлцэлтэй тодорхой бус тогтворгүй байдлыг үүсдэг юм байна гэж харж байгаа. За тэгэхээр энэ ийм нөхцөлд ялангуяа гадаад эдийн засаг талаас түүхий эдийн үнийн хэлбэлцэл үүсэх, гадаад эрэлтийн сөрөг шок бий болох, эсвэл бусад улс орнуудаас чиглэсэн бусад энэ худалдааны тариф гэдэг ч юм уу те энэ гадаад эдийн засгаас хамааралтай энэ шокуудын үед манай улсад яг ямар нөлөө үзүүлэх вэ? Тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалтууд тасалдах эрсдэл байна уу? Цаашлаад энэ бусад бодит эдийн засгийн үзүүлэлтүүдэд ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ гэсэн талаас нь судалгахыг хичээсэн байгаа. Тэгэхээр ерөнхий яг гол асуултын хувьд гэх юм бол энэ манай уул уурхайн салбарт түшгэлсэн эдийн засгийн хувьд гадаадаас орж ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тодорхойлж байгаа яг гол хүчин зүйлс нь юу юм бэ? Тэр дундаа дэлхийн эдийн засаг дахь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ нь яг ямар нөлөөтэй байдаг вэ? Тэр нөлөө нь тэгш бус байж байх боломжтой. Өөрөөр хэлэх юм бол түүхий эдийн үнэ өсөх эсвэл буурах зэрэг мөчлөгийн өөр үеуд нь эдийн засгийн манай эдийн засагт тэр дундаа гадаадын шууд хөрөнгө оруулалтанд өөрөөр нөлөөлөх боломжтой юу гэдгийг тооцоолохыг зорьсон ийм судалгааны ажил байгаа. За тэгээд мэдээж эдийн засгийн энэ эконометрик аргачлал дээр үндэслээд бид нэр ингээд цаашаа бусад асуултуудыг ингээд төвшүүлээд явсан ийм судалгааны ажил болсон гэж хэлж байна. Тэгэхээр нөгөө ашигласан тоо мэдээлэл болон судалгааныхаа аргадтай холбоотой тавч мэдээлэл өгөхгүй юу? Тэгээ саяны хэлсэнчлэн бид нэр түүхий эдийн үнийн тэгш бус нөлөө буюу түүхий эдийн үн өсөх эсвэл буурах дэлхийн зах зээл дээр энэ ялгаатай өөрчлөлт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад өөр байдлаар нөлөөлөх боломжтой юу гэдгийг судлах боломжтой эконометрик аргачлал нь хэрвээ та бүхэн мэддэг бол ARDL гэдэг загварчлал гэдэг Autoregressive Distribution Lag гэдэг тус загварчлалын өргөтгсөн хувилбар буюу шугамн бус RDL буюу non-linear RDL гэсэн аргачлалыг
судалгаанд ашигласан байгаа. Тэгэхээр тур зарцлыг ашиглахдаа бид нэр тоо мэдээлэл өгөх юм бол за хамрах үрээ нь бол 2000-аас 2022 оны тоо мэдээлэл дээр суурилсан. Судалгааны ажил маань өөрөө 2023 оны үед хийгдэж 24 онд дууссан гэхээр 22 оныг хамарсан ийм тоо мэдээллийг ашигласан байгаа. За тэгээд non-linear RDL буюу NRDL гэсэн загварыг ашиглаж байгаа. Тэгэхээр яагаад энэ загварыг ашигласан бэ гэхээр түрүү хэлсэнчлэн энэ нь бол энэ тайлбарлагч хувьсгчийн шувуу бус буюу тэгш бус одоо асимметрик нөлөөг үнэлэх боломжийг олгодог ийм одоо онцгой гэх юм уу ийм загвар болж байгаа. Тэгэхээр энэ загварыг ашигласан. За тоо мэдээлэл хувьсгчдын хувьд гэх юм бол мэдээж одоо тайлбарлагдаж байгаа хамаарах хувьсгч нь бол бас үнэлгээнд Монголыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хуваар нь авч үзсэн ийм хувьсгчийг авч үзэж байгаа. За тайлбарлагч хувьсгч нь бол мэдээж одоо бид нэр дэлхийн түүхийдийн үн яаж нөлөөлж ийнэ гэдгийг судлах байгаа учраас хамгийн түрүүнд дэлхийн зах зээл дээрх түүхийдийн үн. За энэ дундаа онцолж хэлэх юм бол олон улсын валютын сангаас гаргадаг түүхийдийн үнийн экспорт түүхийдийн үнийн индекс гэж байгаа. Энэ индексийг ашиглаж байгаа. За тэгээд бусад одоо контрол хувьсгчд мэдээж орж ирнэ. Энд бол бид нэр гадаад эдийн засаг талаас манай эдийн засагт нөлөөлдөг хятадын өсөлт болон бусад одоо хувьсгчдээс авч үзэж байгаа. Тэгээд дээрэс нь дотоодын эдийн засгийг илэрхийлэх хувьсгчд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц, тэгээд бодит ханшийн өөрчлөлт болон эрсдлийг тодорхойлох үүднээс бид нэр засгийн газрын гадаад өрийн GDP-д эзлэх хөв гэсэн хувьсгчийг сонгож авч үзэж байгаа. Тэгэхээр эдгээр хувьсгчд маань бүгдээрээ одоо контрол байдлаар орж ирснээр бусад одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг тодорхойлох өвчин зүйлсийн нөлөөллийг тооцох боломжийг олгож байгаа гэж хэлж байна. Тэгээд тавчхан нэг үр дүнгээсээ те бас ярихгүй. За тэгээд судалгааны үр дүн бол мэдээж айгүй сонирхолтой үр дүнг харуулсан л та. Тухайлах юм бол одоо гол асуултын хүрээнд түүхийдийн үн бол мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалд тэгш бусаар нөлөөлдөг юм байна. За тодруулах юм бол түүхийдийн үнийн өсөлт бол богино хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтанд эргээр нөлөөлдөг. Өөрөөр хэлэх юм бол богино хугацаанд түүхийдийн үн зах зээл дээр өсгөх юм бол манай улсыг чиглэх одоо хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой юм а гэж хэлж болж байгаа. Гэхдээ урт хугацаанд үзүүлэх нөлөөг нь авч үзэх юм бол түүхийдийн үнийн өсөлт одоо энэ түүхийдийн үн өсөх энэ одоо урт хугацааны тренд байлаа гэж бодоход тэр нь яг төдийлөн яг одоо урт хугацаанд манай хөрөнгө оруулалтыг шууд ингээд нэмэгдүүлээд байх эрийн нөлөө төдийлөн ажиглагдахгүй юм байна. Гэхдээ сөрөг талаас түүхийдийн үн буурах хандлага ажиглагдах юм бол энэ урт хугацаанд манай хөрөнгө оруулалтад бол сөрөг нөлөө үзүүлэх ач холбогдолтой статистик ач холбогдолтой юм байна гэсэн үр дүн гарсан байна. За цаашлаад нөгөө бусад контрол хувьсгчтай ингээд авч үзэх юм бол илүү одоо бас урт хугацааны нөлөө нь илүү ажиглагдсан. Тухайлах юм бол эдийн засгийн өсөлт одоо манай улсад нэмэгдээд байх юм бол мэдээж одоо хөрөнгө оруулагчдын одоо манай эдийн засгт итгэх итгэл нэмэгдэн тэ энэ талаасаа бас одоо хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд эрг нөлөө үзүүлэх юм байна. За макро эдийн засгийн тогтворгүй байдал нэмэгдэн гэж үзэх юм бол одоо тухайлах юм бол инфляцийн түвшин өндөр байх, валютын ханш огцом хэлбэлзэх гэдэг ч юм уу те энэ төрлийн тогтворгүй байдал үүсэх нь бол бас хөрөнгө оруулалт татах байдлыг бол бууруулах нөлөөтэй юм байна. За тэгээд улсын эрсдлийг бол бид нар түрүү хэлсэнчлэн нөгөө засгийн газрын өрийн GDP-д эзлэх хуваар авч одоо төлөөлүүлж авч үзэж байгаа. Тэгэхээр манай засгийн газрын өр нэмэгдээд байх тусам бас хөрөнгө оруулагч нарын одоо манай эдийн засгт итгэх итгэлийг сулруулах одоо байдлаар хөрөнгө оруулалтын урсгалыг бууруулах юм магадaltaй байна гэсэн юм үр дүнг гаргаж авсан байгаа. Маш их баярлалаа их сонирхолтой судалгаа. Тэгээ манай улсад тий нэлээд анхаарал татсан сэдвэрийн судалгаа хийсэн байна. Тэгээд аргачлалтай холбоотой, техниктэй холбоотой нарийн ийм зүйлсийг семинарт оролцоод арманаас өөрөөснөөс тодруулах боломжтой. Тэгээд бидний урилга хүлээж аваад тавч судалгаагаа танилцуулсанд маш их баярлалаа. Баярлалаа. Бүгдэнд нь бас 4 сарын 30-ны өдөр хуваарьтайгаа шүү дээ. Тэр үеэр уулзъя гэж хэлье. За баярлалаа.